Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Бүгдээрээ сайн сууцгааж байгаа баха. За шинэхэн бичлэгээрээ дахин уулзж байгаадаа маш таатай байна. Өмнөх бичлэгээрээ та бүхэндээ нэг жижигхэн тексттэй богинохон текст орчуулад комент хэсэгт бичиж үлдээгээрэй гэсэн боловч нэг ч үзэгч маань бичиж үлдээгөөгүй байна лээ. Текст маань энгийн үгтэй байсан болохоор бүгдээрээ дор бүрнээ орчуулад ойлгосон байхаа гэж найдаж байна. За бүгдээрээ текстээ орчуулцгаая. Hier après-midi, Lucas a marché dans la rue après l'école. Өчигдөр үдээс хойш Люка хичээлийнхаа дараа гудамжинд алхаж байлаа. Il a vu une vieille dame avec deux sacs très lourds. За тэр нэгэн хөгшин эмэгтэй хоёр хүнд тор барьсан байхыг харсан. Elle a essayé de traverser la rue, mais elle avait du mal. Тэр гудамжийг хөндлөн гарахыг оролдож байсан ч тэрэнд маш хэцүү байсан гэж. Lucas s'est approché d'elle et il a dit: Bonjour madame, je peux vous aider? Lucas тэр түнд ойртоод асуусан. Сайн байна уу хатагтай? Би танд тусалж болох уу? La dame a souri et elle a répondu: Oh merci mon petit. C'est très gentil. Эмэгтэй инэмсэглээд тэр хариулсан. Оо баярлалаа хүмүн. Энэ бол маш ээлдэг байна. Lucas a porté les sacs et il a accompagné la dame jusqu'à sa maison. Lucas торнуудыг бариад тэр эмэгтэйтэй цуг түүний гэр хүртэл нь хамт явсан. Accompagner гэдэг маань тэр хүнтэй хамт явахыг хэлж байгаа. Elle l'a remercié plusieurs fois et elle lui a donné un bonbon. Тэр түнд олон удаа баярлснаа илэрхийлээд түнд чихэр өгсөн. Lucas est rentré chez lui, content d'avoir aidé quelqu'un. Lucas гэртээ хараад хин нэгэн тусласандаа баяртай байсан. Il a raconté l'histoire à sa maman. Тэр ээжтэй болсон явдлыг ярьсан. Elle a dit: Tu as fait une bonne action aujourd'hui. Тэр чи өнөөдөр маш сайн үйл хийсэн байна гэж хэлсэн. За ингээд богинохон энгийн үгнүүдтэй тэг үйл үгнүүд маань бас композитор хувирсан тийм ээ. Тэгээд дүрмээ давтангаа ийм жижигхэн өгүүлэлгүүд жижигхэн текстүүдийг ингээд орчуулад ингээд яваадах юм бол дандын нөгөө үтсэн дүрм маань улам сайн тогтоогдох байхаа гэж бодсон байгаа. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлд орцгоё. Өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ c'est эсвэл il гэдэг хоёр үгний ялгаа болон хэрэглээг үзэх болно. C'est mon ami. Il est mon ami. Энэ хоёр өгүүлбэрийн аль нь зөв юм бэ? Та нар хэрвээ ялгааг нь олж чадахгүй байгаа бол бүгдээрээ дэвтэр балаа бэлдээд хичээлд орцгоё. Эхлээд бүгдээрээ c'est гэдэг үгнийг сурцгаая. C'est гэдэг маань энэ бол гэсэн утгатай үг байх нь. C'est гэдгийг ямар нэгэн зүйлийг тодорхойлох эсвэл нэг хүнийг ингээд танилцуулахын тулд хэрэгэлдэг байх нь. C'est гэдгийнхаа араас эсвэл хүний овгийг шууд хэлж болдог, эсвэл нэрийг нь шууд хэлж болдог байх нь. Жишээлх юм бол Qui est l'homme à la porte? Qui est l'homme à la porte? Гэвч хаалганы дээр хажууд байгаа юм уу, дэргэд байгаа те эрэгтэй хэн бэ гэсэн асуулт байна. Тэгэхээр qui гэдэг маань хин гэсэн асуулт байх нь. C'est monsieur Dupont. C'est monsieur Dupont. Энэ бол ноён Dupont байна. Тэгэхээр c'est гэдгийнхаа араас хүний овгийг хэлдэг байх нь. Qui est cette fille avec la robe rouge? Энэ улаан даашинцтай охин хэн бэ? C'est Lucie. Энэ бол Lucie байна. Тэгэхээр Lucie гэдэг маань нөгөө нэр нь учраас c'est-гийнхаа араас шууд нэр нь орж болдог байх нь. За тэгээ ямар нэг юмыг тодорхойлох юм уу хүнийг танилцуулахдаа c'est гэж хэлж байгаа тийм үү? За тэгэхээр c'est-гийнхаа араас indéterminant ороод араас нь нэр үг ордог байх нь. За тэгэхээр indéterminant гэдэг маань юу вэ гэхээр бид бүгдээрээ үзсэн тийм ээ нөгөө l'article défini тодорхой ялгац гишүүн, тодорхой бус ялгац гишүүн гэдэг l'article indéfini гэх мэтчлэн үзсэн байгаа. Le, la, les, un, une, des, l'adjectif possessif,
буюу одоо хамаатуулах тэмдэгнэр ордог байх нь. Тэгэхээр миний, чиний, таны, та бүгдийн тийм ээ түүний гэх мэтчлэн хамаатуулах тэмдэгнэр байдаг байх нь. Les adjectifs démonstratifs буюу заах тэмдэгнэр орно. Тэгэхээр ce, cet гэх мэтчлэн энэ гэсэн тийм ээ заах тэмдэгнэрүүд ордог байх нь. За эдгээр ийм жижигхэн одоо үгнүүдийг тийм ээ артикл болон тэмдэгнэрүүдийг un déterminant гэдэг байх нэ. За бүгдээрээ жишээ өгүүлбэрээр харцгаая. C'est une fille gentille. C'est une fille gentille. Тэгэхээр энэ охин бол найрсаг, ээлдэг тийм ээ. Тэгэхээр C гэдгийнхаа араас une гэд нөгөө тодорхой бус ялгаж гişүүн маань орчихсон байх нь. Тэгэд une fille гэд fille гэдэг маань нэр үг тийм үү? C'est la sœur de Paul. C'est la sœur de Paul. Энэ бол Pauline эгч. La гэдэг маань одоо андéterminant байх нь шүү дээ. Артикл défini буюу тодорхой ялгаж гişүүн. Тэгээд sœur гэдэг маань араас нь нэр үг орсон байна. C'est ma cousine. Энэ бол миний үеэл. Тэгэхээр cousine гэдэг маань одоо үеэл гэсэн үг байх нь. За тэгээд ma гэдэг маань одоо нөгөө хамаатуулах тэмдэгнэр тийм ээ. L'adjectif possessif байх нь. C'est le professeur. C'est le professeur. За C-ийн араас le гэсэн артикл орсон байна. C'est mon voisin. Энэ бол миний хөрш. Voisin гэдэг маань хөрш байх нь. Эр хүйсний үг учраас мөн гэд одоо миний гэсэн тэмдэгнэр маань тэг хамаатуулах тэмдэгнэр маань эр хүйсэн дээр бичигдсэн байна. За C гэдэг маань одоо ганц тоон дээр хэрэглэгдэж байна тийм үү? Бидний харсан жишээн дээрээс харахад. За ганц тоон дээр бичигдсэн байгаа бол бас олон тоон дээр бас хэрэглэдэг байх нь. За тэгэхээр C гэдэг маань ce sont болдог байх нь олон тоон дээр. За жишээлх юм бол ce sont mes amis. Энэ бол миний найзууд. Ce sont nos chiens. Энэ бол бидний манай нохоонууд тийм ээ олон нохотой байх нь. Францчууд ярианда заавал олон тооны нөгөө ce sont гэдгийг нь хэрэглээд байдаггүй. C'est mes amis. C'est nos chiens гэх мэтчлэн одоо C-г хэрэглээд яриандаа хэрэгэлдэг байх нь. Гэхдээ энэ бол нэг алтаанд тооцогдоод байдгүй. Яагаад тэгэхээр ярианд хэрэглэгдэж байгаа учраас. Гэхдээ бичгийн хэл нь бол ce sont гэдгээр нь бичгнэ шүү. Энэ бол гэд олон тоон дээр хэрэглэгдэх юм. C-ийн араас pronom tonique буюу онцлсон төлөөний үгнүүд ордог байх нь. Жишээлх юм бол moi, toi, lui, elle, nous, vous, eux, elle гэх мэтчлэн. За тэгэхээр нөгөө бүгдээр үтсэн тийм ээ биеийн төлөөний үг je, tu, il, elle тийм ээ гэх мэтчлэн nous, vous, il, elle avec un s. За тэгэхээр эдгээр биеийн төлөөний үгнүүд маань онцлсон pronom tonique болохоор ингэж хувирдаг байх нь. Je гэдэг маань moi гэж болоод би тийм ээ. Tu гэдэг маань toi гэх мэтчлэн. Il гэдэг маань lui. Тэгээд elle, nous, vous, elle s-тэй олон тоон дээр нь өөрчлөгдөхгүйгээр il гэд ганц тоон дээр байгаа нь lui болж хувираад il s-тэй бичигддэг il нь олон тоон дээр ö болж хувирдаг байх нь. За тэгээд pronom tonique буюу онцлсон төлөөний үг байх нь. За жишээлх юм бол qui a cassé la tasse. Qui a cassé la tasse. Энэ аягийг хэн хагалсан бэ? C'est lui. Тийм ээ? C'est lui. Энэ бол тэр онцолж явах нь байна. Тэгэхээр il гэдэг маань lui болоод хувирчихсан. За c'est il гэж хэлэхгүй байх нь тийм үү? C'est lui. C'est toi qui as fait ça. Чи энийг хийсэн үү? Тэ? C'est toi qui as fait ça. Чи энийг хийсэн үү гэж чамайг одоо онцолж асууж байна. Тэгэхээр oui, c'est moi. Тийм ээ би. Энэ бол би. C'est je гэж хэлэхгүй байх нь шүү дээ. Өөр онцолж байгаа учраас би өөрийгөө онцолж байгаа учраас c'est moi гэж хэлэх нь байна. C-ийн араас өдөр ордог байх нь. Өдөр он сар. Quelle est la date d'aujourd'hui? За өнөөдөр ямар өдөр вэ? Тийм ээ хэдэн сар хэдэн блэ гэсэн утгатай. C'est le 6 mai. C'est le 6 mai. Энэ бол 5 сарын 6 гэд он сар орох нь. Quand est ton rendez-vous? Quand est ton rendez-vous? За rendez-vous гэдэг маань уулзалт цагийг хэлэх нь ямар нэгэн газар цагтай байсан бол тэг хүнтэй уулзах цагтай байсан бол rendez-vous гэж хэлдэг байна. За тэгэхээр хизээ чиний уулзалтын цаг вэ? Quand гэдэг маань хизээ гэсэн асуулт байна. C'est demain. C'est demain. Энэ бол маргааш тийм ээ. Тэгэхээр чиний уулзалтын цаг хизээ вэ гэхээр маргааш гэж хариулна. Одоо хугацаа, он сар тийм
үгнүүд ордог байх нэ C-гийн араас. C гэдгийн араас un endroit буюу одоо байрлал заасан үгнүүд ордог байх нэ. Жишээлх юм бол c'est ici que j'ai grandi. C'est ici que j'ai grandi. За энд би өссөн. Ici гэдэг маань энд гэсэн байрлал заасан үг байх нэ. C'est là que j'habite. Тэнд би амьдардаг. Тэгэхээр là гэдэг маань тэнд гээд тодтогч өгч явах нь байрлал заасан үг байх нэ. За C-гийн араас le prix буюу одоо ямар нэгэн бараа бүтээгдэхүүний үн ордог байх нь. C'est combien le kilo de pomme? 1 кг алим ямар үнэтэй вэ? C'est 3 €. C'est 3 €. Тэгэхээр яг нь C-гийнхаа араас шууд нөгөө асуусан бараа бүтээгдэхүүний үгийг шууд хэлчих нь байна. Гэхдээ 2 3 юм авчаад одоо нийт дүнг нь хэд болсон бэ гэж асуух юм бол одоо худалдагч маань C гэж хэлхийнхээ оронд ça fait гэж хэлэх нь шүү. Тэгэхээр яг нь ça fait 40 €. За хэрвээ та нар ингээд нэг өмд одоо нэг продукт авсан байна гэж бодох юм бол худалдагч та нарт le pantalon plus le t-shirt ça fait 40 € гэх нь байна. Тэгэхээр ямар нэгний нийт дүнг хэлэхэд одоо үнийн дүнг хэлэхэд нь ça fait гэж хэлэх нь байна. Ганцхан юмны үнийг хэлэх юм бол C гэд үнийг хэлэх нь байна. За C-гийн араас les adjectifs qualificatifs. Les adjectifs qualificatifs гэдэг маань одоо чанар заасан тэмдэг нэрүүд байдаг. Жишээлбэл ямар нэгэн юмны юм болон одоо хүнийг одоо тодорхойлоход тийм ээ шинж чанар, өндөр нам, хэлбэр дүрс одоо юу гэдгийг өнгө зүс гэх мэтчлэн зүйлийг заасан тэмдэг нэрүүдийг adjective qualificative гэдэг байна. Тийм ээ чанар заах тэмдэг нэр. За жишээлх юм бол la France c'est beau. Тэгэхээр Франц бол сайхан тийм үү? Тэгэхээр la France гэдэг маань эм хүүсний нөгөө улсын нэр байх нь шүү дээ. Гэтэл яг нь la France c'est belle гэж хэлэх ёстой үг нь бол тийм ээ. La France c'est beau гэж хэлэх нь. Эр хүүсэн дээр ганц тон дээр хэлэх нь. Тэр нөгөө үг маань эм хүүсний үг байсан ч гэсэндээ хамаагүй одоо чанар заасан тэмдэг нарыг орох юм бол ерөөсөө эр хүүсэн дээр ганц тон дээр бичигдэх нь. За илэ гэдэг үгийг сурцгаая бүгдээрээ. Тэр бол. За илэ гэдэг маань бас адилхан одоо юм болон хүнийг тодорхойлоход бас хэрэгэлдэг байгаа. За үнд сухсаг хэлэхэд хэрэглэгддэг байгаа. Цаг хэлэхэд хэрэглэгдэн. Ямар нэгэн зүйлийг одоо дахин дурдах үед хэрэглэгддэг байх нэ. За бүгдээрээ жишээгээр харцгаая. За il est français. Тэгэхээр тэр бол Франц хүн тийм ээ Франц үндэстэн. Il est un français гэж хэлэхгүй байх нэ. Тэгэхээр яг нь il-ийн араас нь орж байгаа тэмдэг нэр маань ямар ч одоо l'article энэ хэрэглэхгүйгээр шууд орох нь. Il est français. Il est gentil. Тэр бол ээлдэг. Il est important. Тэр бол маш чухал. Il est гэхээрээ заавал хүн дээр юм хэрэглэхгүй байх нь. Тэр одоо тэр эрэгтэй хүн гэж хэрэглэхгүй байх нь шүү дээ. Ямар нэгэн эр хүүсний одоо юм зүйлийг тодорхойлоход хэрэглэх нь. Тэгэхээр il est important гэхээрээ тэр бол маш чухал. Important гэдэг маань чухал гэсэн үг байх нь. За il est гэдэг маань эр хүүсэн дээр хэрэглэгдэж байгаа бол эм хүүсэн дээр бас хэрэглэгдэх нь. Il est гэдэг маань elle болж хувирах нь шүү дээ, тийм ээ. Олон тоон дээр бас хэрэглэгддэг байх нь. Ils sont, elles sont. Il est français, эсвэл elle est française. Il est gentil, elle est gentille. Тэгэхээр эм хүүсэн дээр хэрэглэгдэхээрээ нөгөө elle гээд эм хүүстэйгээ араас нь орж байгаа тэмдэг нэрүүд маань өгүүлбэртгүнтэйгээ зохицох нь байна. Elle est importante. Ils sont petits, elles sont petites. Il est, elle est гэдгийнхаа араас орж байгаа нөгөө тэмдэг нэрүүд маань өгнүүд маань одоо хүүс болон тоогоор өгүүлбэртгүнтэйгээ зохицдог байх нь. За il est гэдгийн араас profession буюу мэргэжлийн үгүүд орох нь. Il est médecin. Il est cuisinier. Хэмэтчлэн. Гэхдээ il-ийн араас орж байгаа одоо мэргэжлийн үгний маань өмнө нь ямар ч артикл бичигдэхгүй байх нь шүү. Шууд орох нь тийм ээ. За il-ийн араас un endroit буюу одоо байрлал заасан үгнүүд бас орох нь. Sacha est chez lui.
Non, il est au centre-ville. Тэр цаашаа гэртээ байгаа юу? Тийм ээ. Гэртээ байна уу гэсэн асуулт байна. Үгүй ээ. Тэр хотын төвд байна. Тэгэхээр цаашаа гэдэг одоо нөгөө өгүүлэх түүнээ дахин давтахгүй тулд илээ гэдгээр орлуулах нь. За, илийн араас l'heure юу цаг. Тийм ээ, цаг хэлэхэд одоо хэрэгэлдэг байгаа. За, бүгдээрээ цагны талаар сурцгаасан байгаа шүү дээ, тийм ээ. За, энэ хичээл дээрээ бүгдээрээ нэг дахин уршаад үзэхгүйгээр ингээд орчих тийм ээ. За, хэрвээ одоо цагны талаар үзэж амжаагүй байгаа бол одоо цаг заасан тэр хичээлийг үзээрэй. За, ингээд бүгдээрээ с болон илээ гэдэг үгний хэрэглээ болон одоо ялгааг одоо сурцгаалаа. За, тэгэхээр с болон илээ гэдэг үгнийхээ хэрэглээ болон ялгааг одоо тодорхойлж өгөхөд та нарт одоо дасгал болох үүднээс одоо жижигхэн богинохон тест ингээд бичсэн байгаа. Тэгтээ жоохон инээдэнтэй жоохон хүүхдийн юм шиг л тест байгаа. Та нарын инээд хүрч магадгүй шүү. Тэгтээ яг ялгааг нь олохын тулд хөөрхөн жижигхэн текст бэлдсэн байна. За, эхлээд би та нарт текстээ бүгдийг ингээд уншаад өгчээ тийм ээ бүтнээр нь. Une journée spéciale. C'est moi, Lina. Aujourd'hui, c'est le 10 mai. C'est mon anniversaire. Il est 8 heures du matin. Mon frère me dit, c'est pour toi. C'est un cadeau. C'est une montre. Elle est belle et rouge. Ma mère me fait un gâteau. C'est un gâteau au chocolat. Il est midi. On va au restaurant. C'est un bon restaurant. Le plat coûte 15 €. C'est cher. Un homme s'approche de nous. C'est le serveur. Il est gentil et rapide. Le soir, on chante. C'est la fête. Une journée spéciale. За, специал гэдэг маань онцгой гэсэн утгаар илэрхийлдэг байна. Тэр яг нь онцгой өдөр. C'est moi, Lina. Энэ бол би. Aujourd'hui, c'est le 10 mai. Өнөөдөр 5 сарын 10. C'est mon anniversaire. Энэ бол миний төрсөн өдөр. Il est 8 heures du matin. Өглөөний 8 цаг болж байна. Mon frère me dit, c'est pour toi. Тэр миний ах энийг чамд гэж хэлсэн. C'est un cadeau. Энэ бол бэлэг. C'est une montre. Энэ бол цаг тийм ээ. Монtre гэдэг маань цаг гэсэн үг. Elle est belle et rouge. Тэр бол маш гоё улаан. Тэр бол улаан маш гоё байсан. Тэр яг нь elle гэдэг маань une montre гэдэг цаг гэсэн үгээ оруулж явах нь давтагдахаас сэргийлээд. Ma mère me fait un gâteau. Миний ээж надад бялуу хийж байна. C'est un gâteau au chocolat. Энэ бол шоколадтай бялуу байлаа. Il est midi. Өдөөнд болж байна. On va au restaurant. Бид одоо ресторан руу явж байна. C'est un bon restaurant. Энэ бол маш сайн ресторан. Le plat coûte 15 €. Хоол нь 15 евроны үнэтэй. C'est cher. Энэ бол үнэтэй байна. Un homme s'approche de nous. Нэг эрэгтэй бидэн лөө ойртож байна. C'est le serveur. Энэ бол зөөгч. Il est gentil et rapide. Тэр бол ээлдэг найрсаг бас хурдан тийм ээ. Le soir, on chante. Орой бид дуулна. C'est la fête. Энэ бол баяр. За ингээд бүгдээрээ ямар ч байсан жижигхэн текстээ орчуулчлаа. Тэгэхээр яг нүсээ болон ийлээ гэдэг үгнийхээ ялгааг та хэд маш сайн гаргаж чадж байгаа хаа гэж найдаж байна. За хэрвээ та нар хүсэх юм бол коммент хэсэгт одоо өөрсдөө нэг одоо иймэрхүү тийм ээ иймэрхүү жижигхэн текст энгийн үгээр одоо өөрсдийнхөө мэддэг үгнүүдээр зохиогоод коммент хэсэгт бичиж үлдээгээрээ. За ингээд өнөөдөр маань хичээл үгээр өндөрлөж байна. Бичлэг маань таалагдсан бахаа гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.